За хэдүүлээ 2025 онд зарцуулсан мөнгөнийхөө үр дүнг ингээд сонсож байгаа. Тэгээд төсвийн байнгын харууны гишүүд сонсож байгаа байдал энэ байна. Яг нэгэнд гараад дууссан учраас хамаагүй л гэж хандж иж магадгүй л юм. Бодит байдал дээрээ бол яг энэ төлөвлөлтөөсөө илүү энэ гүйцэтгэл дээр л анхаарах хэрэгтэй. Нэг тодтгол хийгээд бид нар анхны одоо оруулж ирж ирсэн төслөөсөө бол бараг 90% зөвхөн урсгал зардалтад зарцуулсан. Тэгээд төсвөө тодтохороо дараа нь хөрөнгө оруулалтын зарлаас хасдаг. Ингээд одоо нөгөө оюу толгой мөнгөч гэдэг ч юм уу, Эрдэнэтийн мөнгөч гэдэг ч юм уу, 5 толгой мөнгөөр бүгдээр л урсгал зардлаа тэжээгээл өдөр хоногоо өнгөрөөж байгаа. Энэ одоо байнгын ажилтай хүмүүсийн одоо функционал тогтолцоон дээр бол яг тодорхой гаргах үр дүнгийн асуудал төдийлөн их яригддаггүй. Өөрөөр чухам хит их данхаасан байна, хит их нүсэр байна уу гэдэг л асуудал яригддаг. Хөрөнгө оруулалт хийгээд юу бүтээч вэ гэхээр нэг ширхэгч юм байхгүй. Жилийн эхэнд төлөвлөгөө оруулж ирэхдээ бол орлогоо өндөр төлөвлөөд, зардлаа өндөр төлөвлөөд, тэгээд дээрэс нь эхлээд урсгал зардлуудаа гаргацдаг. Урсгал зардлаа бол тасалж болдоггүй. Ингээд дараагийн тодтгол орж ирэхээр хөрөнгө оруулалтаасаа хасаад уцаагаал нийт дүнгээрээ бол урсгал зардал бол 70-80% явдаг. Тэгэхээр одоо ерөөсөө бидний цаашдаа энэ төсвийн хөрөнгө оруулалтанд хийх өөрчлөлтийн хамгийн том алхам бол урсгал зардлаа бууруулах. Дээрээс нь энэ төсвийг тодтогдог асуудлыг одоо болохгүй бол энэ тодтгол чи өөрөө залилангийн шинжилгээ явж байгаа байхгүй шүү. Орлогоо албаар ихтэй байд. Тэгээд хөрөнгө оруулалтаа хасч оруулж ирдэг. Иймэрхүү л арга руу явчлаа. Тэгээ яг ийм байдлаар урсгал зардлыг санхүүжүүлээд өнгөрсөн одоо 3-4 жил шиг явж байгаа бол Монгол улс эзэж хөгжихгүй. Нөгөө уул уурхайн орлогууд чи бүгдээрээ урсгал зардал руу явж дуусч байна. Цаашдаа ч юм байна. Тийм учраас одоо энэ сангийн сайдад яг шулуухандаа хэлэхэд энэ дараагийн төсвүүд дээр урсгал зардлыг эрс бууруулах шаардлагатай. Энэ ялангуяа уул уурхайгоос орж байгаа орлогууд дээр хөрөнгө оруулалтыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж 26-27-8 онд яг иймэрхүү одоо эдийн засгийн өсөлт гарна гэдгийг л тодорхой төвлөхгүй бол урсгал зардал явсаар байгаад ингээд дуусч байна гэдгийг л онцлон хэлье. Тэгээ өнөөдрийн энэ төсвийн гүйцэтгэл хэлэлцэж байгаа асуудал ч гэсэн маш харамсалтай. Төсвийн байнгын орны гишүүд ч гэсэн хангалттай биш байна. Тэгээ ер нь цаашдаа бид нар энэ төсвийн гүйцэтгэл, төсвийн орлого зардал дээр яг бүтцийн структур хийхгүй бол одоо бүтцийн томоохон өөрчлөлт хийхгүй бол ер нь бол өдөр хоногоо өнгөрөөд дуусч байна гэдгийг та бүхэн ч өөрсдөө бас ойлгож байгаа байх. Яг энэ байдлаас одоо бид нар бас энэ хилцэж байгаа асуудлыг ч гэсэн салгах хэрэгтэй. Ялангуяа одоо энэ аудит дээр нэгтгсэн тайлан биш. Төрийн өмчт компаниудын одоо аудитын тайлангуудыг нэг тусад нь сонсоод дараа нь энэ төсвийн байгууллагуудыг сонсоод тэгээд нэгтгсэн тайлан дээр бол юу ярьдгийг тэгээд процессын нэгтгэлийн асуудал ярьдаг юм байгаа үз. Түүнээс биш ингээд нийлүүлээд нэгтгсэн тайлан гэдэг ирчлээр үр ашигын асуудал яригдахгүй. Үр дүнгийн асуудал яригдахгүй. Зүгээр л нэг юм хит том тоо яриад тэгээд тэр том тоондоо манараад ингээд хэдүүлээ ямар ч үр дүнгүй хэлцүүлэг болж дуусч байна гэдгийг хэлье. Тийм учраас аудит энэ дээр бас цаашаа анхаарах хэрэгтэй. Мэндэ сайд бол ерөөсөө яг шулуухандаа хэлэхэд урсгал зардлыг бууруулахгүйгээр манай Монгол улс ер нь цаашдаа бүх орсон орлогоо урсгал зардалтаа зарцуулж шүү гэдгийг дандаас онцлог хэлье.